За би нөгөө энэ байнгын ороонд байдгууд орж ирсэн. Тэгээ асуулт боломж олсон баярлалаа. Нэг хоёр хоо юм тодорхой асуучмаар. Маш инженеэр ярих бол бид нар чинь талхнаас юм том тамхитай байгаа даа шүү дээ. Нэг талаас. Нөгөө талаас ингээ харах юм бол гайлаар орж ирж байгаа тамхиг шинжлэх лаборатори манай улсад байд юм. Эхнийх нь. Хоёрдугаар нь гайлынхан байна уу? Гайлынхан байвал энэ хууль хилцэж эхлээд нэлээд нийгмийн анхааралд ороод явлаа шүү дээ. Тэгэхээр импортлог компаниудын датан авалт сүүлийн саруудад өмнөх хэвийн үеэс хэд дахин нэмэгдэж байна. Энд чинь одоо нэг талаас ярих юм бол дотроос татвар нэмэгдээс өмнө оруулж ирэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр асуулт надад хариулт өгч маш товчхон юм болохоор. За маш тодорхой хоёр асуулт байна. Микрофон 2. За таны асуулт нэрлэг галын төл лабораторийн дарга Цэрэнжимд. За галын лаборатори бол тамхин бүтээгдэхүүн шинжлэх чиглэлээр бол Монгол Улсын итгэмжлэгдсэн лаборатори. За бид нар бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийж байгаа. Дүнсэн тамхинаас ахуулаад электрон тамхи дуустал ишүү цаашаа яриад хар тамхи мансруулах хөдөлгөөн хөдөл шинжилгээ хэрэгтэй ийм лаборатори байгаа. Бид нар бол одоо энэ орж ирж байгаа бүтээгдэхүүнийг дотор нь агуулгаж байгаа найрлага бүрэлдэхүүн никотиных нь процентоор нь бүгдээр ингээд тодорхойлох боломжтой. Тодруулж асуух шийдвэр шүү. Ярга мартчих. Тэгээд тодруулчих. Микрофон 2. Шижрэг шүүний асуултанд хариулъя. За өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол янжуур тамхи бол 1.7 дахин нэмэгдсэн. За цахилгаан халаагч хэрэгслэр татж байгаа тамхи буюу түрүүн үзүүлсэн айкосны одоо энэ тамхи бол 7 дахин нэмэгдсэн тоо хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад. За электрон тамхины хувьд бас нэг өөрчлөлтөө үзүүлэлтүүд гарсан нь электрон тамхины нөгөө цэнэглэх шингэн буюу нэг удаагийн хэрэглээнд буурсан үзүүлэлттэй хэдий боловч нөгөө электрон девайстайгаа хамт орж ирдэг тоо хэмжээ бол нэмсэн байна. Яагаад тэгэхээр нөгөө электрон девайсан дээр татврын хувь хэмжээ тавьж байгаа учраас энэ бол 1.3 дахин их тоо хэмжээтэй бол гарч ирсэн.